За. Гай гişүү оруулсан юм. За, гай гişүү энэ бодлоотой саналаа тайлбарлая тэр. За баярлалаа. Гэхдээ ер нь бол за түрүүнээс нэмдэр цайдыг сонслоо л доо. Жаахан мэддэг юм аа яриул зүгээр байна. Ээж өрнө судалгаа хийсэн. Энэ Монгол улсад жишээлбэл зүгээр оюутлогын төслийг жишээ авъя л да. Тэнд нийлүүлж байгаа гидэр биелрийн тоног төхөөрөмж. Тэнд хэрэглэж байгаа одоо дугуй дэлхийн хэмжээнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа бүх юм нь Ирэтийн тоо жишээлбэл гидэр биелэр хоорондын гэрээгээр явчихж байгаа. Монгол улсад орж байгаа нэг төгрөгч байхгүй. Хоолойны хүртэл үйлчлэгийг нь гадны компаниуд нийлүүлж байна. Цементийн хүртэл нийлүүлж байна. Тийм учраас энд Монгол хүний байгуулсан тэр аж ахуйн нэгжид бас тодорхой хэмжээний давуу эрх олохгүй болохгүй шүү дээ. Угаасаа бүх орнд ийм байгаа. Та зүгээр өөрийнхөө салбарын хуулийг бол сайн судалж ингэж хардаг баг. Биднүүд энэ дээр үндэслэлтэй хандсаа. Оюутлогод ерөөсөө биднүүд оюутлогын гэрээг байгуулж яхад энэ за тэгээд байгуулсан. Тэгэхэд Монголын эдийн засагт монголчуудын амьдралд шууд бус утгаараа бол үнэхээр хэрэгтэй гэсэн. Одоо та тэр оюутлогын төсөл дээр очиод хараарай. Бараа үйлчлэгээ нийлүүлж байгаа дандаа гадаадын компаниуд байгаа. Яг зарим хүмүүс бол гадны компаниар дамжуулаад ашиг авчдаг байх л та. Бус хүмүүст бол ийм боломж байхгүй гэж. Яг хуулийн төсөлд бол 100 Монгол улсын иргэн, Монгол улсын хуулийн этгээдийн 100% хөрөнгө оруулалттай гэж байсан. Тэгэхээр нь за яг 50-50 байгээ. 50-50 байг. Энэ том төсөлдөр нийлүүлж байгаа бараа үйлчлэгээ бол Монгол хүний амьдралаар дамжиг. Монголын аж ахуйн нэгжийн амьдралаар дамжиг гэдэг. Азийн зүүн Азийн бүсийн бүх орнуудын үндэсний аж ахуйн нэгжийн тодорхойлтыг судалсан бүгдээрээ ийм байна. Ийм л асуудал шүү дээ. Боломжтой улсууд нь бол гадны компаниас ашиг авчдаг баг. Энэ төслөөс чинь монголчууд тэр шууд ус утгаараа бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ нийлүүлэх л дээ. Ийм л тодорхойлт байгаа. Заавал социализмын үеийн хуулийн хэлцээлэгт нийлүүлж заавал тэрийг яриад авах юм байхгүй. Энд ойлгомжгүй зүйл ерөөсөө байхгүй байгаа. За гişүү дээ. Юу монголоор ярьж ойлголоо. Өөрөөр хэлбэл энд ингэж байна шүү дээ. Монгол хүний Монгол улсын иргэний байгуулсан Монголд бүртгэлтэй татвар төлдөг. Тэгээд Монгол улсын иргэн хуулийн этгээдийн 50-аас дээш хувь эзэмшдэг аж ахуйн нэгжийг үндэсний аж ахуйн нэгж гэж хэлнэ гэдэг. Өнөөдөр Монгол улс шиг одоо шилбэл бид нар төсвийн хөрөнгө оруулалт Монгол улсад энэ жид 2.5 их найд байгаа. Энэ дээр мөнгө ихтэйг нь бүгдөрөнгийн гадныхан л хийж байгаа. Бүх тоног төхөөрөмж нь гадаадын Монгол бүртгэлтэй дистрибьютороо шууд явчихж байгаа. Гэхдээ энэ яагаад монголчуудын амьдралаар монгол хүний оролцоотой явж болдгүй юм бэ? Ийм л асуудал шүү дээ. Монголоос үнэтэй зүйл байна. Энэ бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал. Монгол иргэд сайхан амьдрах ёстой. Энэ ашиг тултамлыг ашиглаж байгаа юм бол юу яриад байгаа юм бэ? Би ч гэсэн хууль ярьж штэ. Төрөнөөс хойш одоо тэр жишээл 49% ойлгохгүй л гэдэг. Тэр чинь 100 тэрбум байна штэ. 100 тэрбумаас дээш гарсныг 3 сарлаар ялгаа авахгүй яриа л гэсэн ийм асуудал штэ. Өөрөө ойлгохгүй гэж таны эдийн засаг ойлгоно гэж байхгүй. За